Яа. Сүүсийн үед доосрын ханш ямар аймаар өсөд байна. Маний импортоор бараа авдаг болохоор бүх төлбөрөө доосроо хийдэг штэ. Тэгсэн ханш өсөх бас зард нэмэгдээд ашигтж юм гарахгүй юм аа. Яд яхаа мэдэхгүй. Бизнесман тогтворбоо басаад санаа зовоод хэцүү байна. Чи чинь юу яриад байгаа юм бэ? Санхүүгээр төгсчхөд. Оюутан байхдаа юу хийж байсан дураагүй. Тэгтээ чи ханшийн эрсдлээс хамгаалах ямар нэг арга мэдэхгүй юм уу? Зүгээр сууж байгаад үн буухыг хүсэх хэрэггүй штэ. Үгүй, би дериватив интерийг сайн ойлгодоггүй. Үнэндээ оюутан байхад деривативын хичээс ороход манай босорч зүг багш уртаас тайлбарсаад би хойдыг минь дунтаад байдаг байсан. Одоо харин тэр нойрмын доосрын ханш босоод намайг зовоохон им байжээ. Багшийнхаа секцийг сайн сонсдогс байж. За, сайн сонс. Одоо чамд би тайлбарсаж өгнө харин чи унтчихвдаа батаа минь. Деривативын үндсэн зорилго нь зах зээлийн хэлбэлцээс үүдэх эрсдлийг удирдах тогтвортой болгоход оршино. Фьючерсийн гэрээний бирж дээр стандартчлагдсан нөхцөлтэйгээр арилжаасагддаг тус гэрээний бизнест үн хугацааг тодорхой болгодог. Опцион гэрээ нь хөрөнгийг ирээдүйд худалдах эсвэл худалдан авах эрхийг олгож зах зээлийн өөрчлөлтөд уян хатан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг. Swap-ийн гэрээ нь ихэвчлэн хүү болон валютын урсгалыг солилцох хэлбэрээр хэрэгжих бөгөөд урт хугацаанд санхүүгийн үртгийг бууруулж мөнгөн урсгалыг тогтворчулдаг. Чи эд нараас сонгоод хэрэгсэж болно штэ. Маний чинь сайн ойлгохгүй байна. За тэгвэл би чамд жишээгээр тайлбарлаж өгье заа юу. Жишээлбэл өнөөдрийн ханш 3500 төгрөг гэж бодъё. Харин чи 3 сарын дараа доосор төсөх ёстой. Хэрв тэр үед ханш 3800 төгрөг болчихвол чиний зард засар нэмэгдэнэ, тийм үү? Харин чи өнөөдөр форвард гэрээ хийж 3550 төгрөгөөр авах нөхцөлөд тохирвол ирээдүйд ханш хидж өссөн 4000 болсон ч 5000 болсон ч чи зөвхөн 3550 төгрөгөөр худалдаж авна. Ингэснээр ханшийн савсгаанаас үүдэх тодорхойгүй байдлаас болж бизнесийн чинь төлөвлөс тогтвортой болно. Үүнийг хажин буюу эрсдлийн хамгаалалт гэж нэрлэдэг. За ястай их баярлалаа хөгшөө. Бата нэг юм санаа амарлаа. Харж унтах минь